Сайн байцгаана уу та бүхэнд эзний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. За бүгдээ хамтдаа эзний үгэнд анхаарлаа хандуулын цаг мөчид. Би Колосай номын 3 дугаар бүлгийн 14-өөс 17 дугаар ишлэгийг та бүхэнд уншаа. Колосай 3 дугаар бүлгийн 14-өөс 17 дугаар ишлэл. За тус ишлэлд энхүү өгүүлжээ. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс хэлхээ холбоо юм. Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан. Талархах тун Христийн үг та нарын донд бялхам оршиг. Та нар бүхий л мэрэгэн ухаанаар бие биедээ зааж нэг нэгнээ синхруулэн Бурханд хандаж зүрхнээсээ талархалтайгаар дуулал, магтуу дуу, сүнслэг дууг дуул. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх тун. Аамен. За би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй чуулганы соёл гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Чуулганы соёл. За аливаа байгууллага хамт олон өөрийн гэсэн соёлтой байдаг. Улс орн ч гэсэн өөрийн гэсэн соёлтой байдаг. Гэр бүлүүд ч гэсэн хоорондоо ялгаатай соёлооттой байдаг. За зарим байгууллагын хувьд бол соёлыг бичиж кодлж түүнийгээ бүр аль бие осоор ажилчдаа зааж сургадаг бол зарим байгууллагууд бол бичгүүгээр бичигдээгүй хууль маягаар аливаа соёл тухайн хамт олон донд хэрэгжиж байгаа тохиолдол бол зөндөө байдаг. За сайхан соёлтой байгууллага байна, гоё соёлтой байгууллага байна. За жишээлбэл би олон жилийн тэртээ Дэлхийн зүйн Монгол олон улсын байгууллагт ажиллаж байлаа. Тэгээ Дэлхийн зүйн олон улсын байгууллагт ажиллаж байхад хүмүүс энэ байгууллагт орж ирж ажиллах маш их дуртай байдаг байсан. За яагаад энэ байгууллагт орж ирж тэгж их ажиллах дуртай юм бэ гэд ажилчдаас судалгаа аваад үзэхээр цалинд нь бол нэг үнэндээ бас бүр нэг номерын асуудал бол цалин бол бас байгаагүй байдаг. Гол нь байгууллагын соёл өөрөө гоё. Гадны экспертүүд их ирж ажиллаж байна. Тийм учраас олон зүйлийг сурах боломжтой. За тэгээд энэ байгууллага дотор бол зүгээр зарим байгууллагуудад байдаг шиг тийм хүчирхийлэл архитах эсвэл тиймэрхүү муу мухай соёлууд бол Дэлхийн зүйн олон улсын байгууллагт бол байдаггүй байсан. За тийм учраас их олон ийм сайхан хүмүүстэй харьцаж олон улсын төвшөнд төсөл хэрэгжүүлж олон хүмүүсээс олон зүйлсүүдийг суралцаж явах боломжтой гэдэг утгаараа энэ байгууллагт олон хүмүүс тухайн үедээ татагдаж ажилд орж ажиллах тохиолдол бол зөндөө байдаг байсан. Тэгэхээр би өөрөө Дэлхийн зүйн олон улсын байгууллагт ажиллаж исэн хүний хувьд бол байгууллагын соёл бол үнэхээр надад таалагддаг байсан. Үнэхээр хүндлэлтэй олон улсын төвшөнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. За англиар ярьдаг, зарим хүмүүсийн хувьд бол англи хэлнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх боломжтой, гадаадын олон экспертүүдээс амьдралын олон туршлагуудыг бас суралцах боломжтой гэх мэтчлэн олон юм давуу талууд байдаг байсан. Тэгэхээр иймэрхүү байгууллагын дотоод уур амьсгал, соёл, хүмүүсийн хоорондынх нь харилцаа гэх мэтчлэн зүйлсүүдэд хүмүүс ихээрээ татагдан энэ байгууллагт дурлаж, дотор нь орж ажиллаж, ажил амьдралынхаа карьерийг ахиулах, улам олон зүйлүүдийг сурч мэдэж дээшээ дэвших ийм хүсэл эрмэлзэлтэй байдаг байсан. За тэгэхээр Монголд бол монголч төдийгүй бидний эргэн тойронд тийм ээ сайхан соёлтой иймэрхүү байгууллагууд бол зөндөө байна. За гэтэл зарим нэг байгууллагууд бол муухай соёлтой байдаг. Жишээлбэл заавал архитдаг. За тэр архиталтанд нь хамрагдахгүй болдоггүй. За тэгээ архиталтыг дагаад ажилчдын хооронд хүчирхийлэл бий болдог. Тэнд завхаарл бий болдог ч гэдэг юм уу. Ингээд зарим хамт олон байгууллагуудын донд бол үнэхээр харамсалтай муухай соёлууд бол тогтсон байдаг. Тэгэхээр энэ соёл нь өөрөө тухайн байгууллагын уур амьсгалыг тодорхойлж идэг. За тийм ч учраас байгууллагын хөгжлийн оноолд бас юу гэж ярьдгүү байгууллагын хөгжлийн тал дээр туршлагатай удирдагч нар юу гэж ярьдгүү гэвэл тухайн хамт олон донд байгууллага дотор орж ирээд удааг байгаа шинэ ажилчдаасаа өөрийнхөө байгууллага ямар санагдаж байгаа талаар сэтгэлийн сайн асууж.
Анхны байгууллагт орж ирэхэд ямар санагдчихсэн, юу нь гой санагдчихсэн, юу нь муухай санагдчихсэн гэх мэтчлэн сайн асууж гэж. Энэ нь юу вэ гэхээр байгууллагын өнгө төрх яг үнэндээ гаднаасаа яаж харагдаж байгаа юм бэ гэдгийг олж мэддэг. Тэгээд түүний дагуу одоо байгууллага засаж залруулж одоо хөгжүүлж авч явдаг ийм одоо ухаалаг удирдлага бол бас сүүлийн үед бас хөгжиж байна. Яг бол гаднаас орж ирсэн хүн тухайн хамт олон, тухайн гэр бүл тийм ээ, тухайн улс орон, тухайн одоо албан байгууллага ямар соёлтой, ямар уур амьсгал тэнд зонхилж байгааг бол одоо маш одоо эмзэг гэх юм одоо маш тод томрооноор одоо мэдэрч чаддаг байгаа. Тийм ба. За тэгвэл аливаа улс үндэстэн өөрийн гэсэн соёлтой, уур амьсгалтай. За аливаа гэр бүл өөрийн гэсэн соёлтой. Аливаа байгууллага өөрийн гэсэн соёлтой. Тэгвэл яг адилхан Христийн чуулганд өөрийн гэсэн бас соёл байдаг юм аа. Тэгвэл Христийн чуулган чухам ямар соёл байдаг юм бэ? Христийн чуулганд зонхилдог тэр соёлын чухам юу юм бэ? Тэр соёл чинь өөрөө үнэт зүйл дээр тулгуурлан бий болж байдаг шүү дээ. Ямарваа нэгэн үнэт зүйл дээр тулгуурлан, ямарваа нэгэн итгэл үнэмшил дээр тулгуурлан тэр соёл гэдэг зүйл бол бий болж гарч ирж идэг гэж бид нар ойлгож байна. Өнөөдрийн бидний хамтдаа уншсан Колосай номын 4-р бүлгийн 3-р бүлгийн 14-өөс 17 дугаар ишлэл бол Христ итгэгчдийн дунд одоо түгээмэл байдаг хид хідэн чухал элементийг энэ дээр одоо дурдсан байна. Хид хідэн одоо чухал үнэт зүйлийг дурдсан байна. Энэ нь өөрөө Христ итгэгчдийн одоо соёл болон тогтдогоороо чуулганыг бол одоо үнэхээр энэ дэлхий дээр бол онцлог нэгэн одоо чухал одоо нэгж болгож гаргаж ирдэг юм аа гэдгийг бид энэ ишлээс бол харж болж байна. За юуны түрүүнд би 14 дэх ишлээс дахин та бүхэндээ уншия. Энэ бүгдийн дээр хайрыг өмс, хайр нь төгс хэлхээ холбоо юмаа гэж хэлсэн. За юуны түрүүнд чуулган хайраар холбогддог. Өөрөөр хэлбэл чуулганы эв нэгдэл хайр дээр тулгуурладаг. Энэ нь ямар хайр юм бэ гэвэл мэдээж Бурхны хайр. Бурхан бүх хүмүүст хайртай, өөрийн цорын ганц хүүгээ тэдний авралын төлөө илгээсэн бөгөөд эзэн Есүс Христ загалмай дээр цовдлогдсон нас ураад дахин амилж урсгасан цусаараа зориулсан халуун амиараа золиослоороо дамжуулан биднийг аварсан үүнд хайр байгаа гэж итгэдэг. Тийм учраас Бурхан энэ дэлхийн сул дороочуудыг, энэ дэлхийн хүчтэй хүмүүсийг, энэ дэлхийн одоо арсны өнгийг ялгаралгүйгээр, нийгмийн гарлыг ялгаралгүйгээр, боловсролын төвшинг харгалзан үзэлгүйгээр, гадаа төрхийг харгалзан үзэлгүйгээр Бурхан өөрийнхөө бүтээлд хайртай. Тэр дундаа хүн төрлөختөнд хайртай. Тэдний төлөө өөрийн хүү Есүс Христийг илгээсэн. Энэ хайр дээр чуулган суурилдаг. Энэ хайрыг чуулган буюу итгэгч хүмүүс хувцас лугай адил өмсдөг байна. Тийм ээ? Хувцас лугай адил өмсдөг байна. Тэгээ энэ хайр нь өөрөө төгс хэлхээ холбоо болж өгдөг байна. Тэр хүмүүс юугаар хоорондоо холбогддог юм бэ? Зарим нь хоббигоор холбогддог. Зарим нь одоо эрх ашигын улмаас тийм ээ, санхүүгийн эрх ашигын улмаас хоорондоо холбогддог. Зарим хүмүүс бол одоо яадаг хайр дурлалаар холбогддог. Зарим хүмүүс одоо юугаар холбогдох вэ? Тийм ээ, ингээ янз янзын зүйлсүүдээр холбогдож байгаа шүү дээ. Харин Христийн чуулган дотор байгаа хүмүүс юугаар холбогддог? Бид хоббигоор холбогддог гэж юу? Яг уу байж болно. Гэхдээ яг үндсэн биднийг холбодог гол холбоос нь юу юм бэ? Бурхны хайр байдаг. Тийм учраас Христийн чуулган хүнийг алаг үздэггүй. Тийм учраас Христийн чуулган нүүр тал хардаггүй. Тийм учраас Христийн чуулган ямар ч хүн орж ирсэн тэр хүнийг Бурхны хайраар хайрлан угтаж авдаг. Тийм учраас Христийн чуулган хайр зонхилж идэг. Учир нь Христ өөрөө хайрын улмаас энэ дэлхий дээр илгээгдэн ирсэн. Тийм учраас бид одоо хайрын улмаас бие биентэйгээ холбогдож, хайрын улмаас одоо эв нэгдэл дээр тогтож байдаг. Энэ бол одоо Христ итгэгчдийн одоо нэгтгэж байдаг, Христ итгэгчдийн одоо уур амьсгалд нь зонхилж байдаг хамгийн гол хүчин зүйл бол Бурхны хайр юм аа. Өнөөдөр сүм чуулганд надтай одоо сонирхлоороо ярил огт одоо санал нийлэх хэрэггүй хүн байгаа. Магадгүй улс төрийн байр сууриараа огт санал нийлэхгүй ч гэсэн хүн бас байгаа. За ер нь хувь хүнийхээ одоо зан чанараараа аваад үзэх юм бол одоо нийцэж чадахгүй ч гэсэн хүмүүс заримдаа бас байдаг. Гэхдээ л бид нэгэн бие дотор дуудагдсан, бид нэгэн хамт олон болоод Бурхны хайраар бид бие бинийгээ өрөөгөөд явж байгаа. Яагаад? Яагаад гэвэл Бурхны хайр байгаа учраас. Бид Есүс Христэд итгэлээр дамжуулан Бурхны хайрыг өөртөө хувцас лугай адил, энэ цамц лугай адил бид нар өөрсөндөө өмссөн учраас. Тийм учраас бид хайраар
хайран дээр тулгуурлан, хайраар холбогдсон, хайраар нэг нэгэндээ үйлчлэн, хайраар нэг нэгэнийг ивэж, хайраар нэг нэгэндээ буулт хийж, хайраар нэг нэгэнийг хүлцэн төвчж, хайраар бид ив нэгдлээ сахин, хайр дээр тулгуурлан аливаа бүхэл зүйлсүүдийг хийж идэг. Энэ бол одоо чуулганы хамгийн нэгдүгээр чухал соёл юм аа. Чуулганы соёл бол Бурхны хайр дээр тулгуурласан ив нэгдлийн харилцаа байдаг юм аа гэдгийг би нэгдүгürt хэлмээр байна. Өнөөдөр та энэ чуулганд хүмүүстэй Бурхан таныг хайрлсан тэр хайраар, Бурхан тэр хүнийг бас яг таныг хайрлсан шиг хайрлсан, яг л тэр хайраар хайрлсан гэдгийг та мэдж харьцаж байгаа бол та Бурханы хайр дээр суйрлан чуулганыхаа эв нэгдлийн төлөө та Бурханы хайраар, Бурханы зүр сэтгэлээр бусдад хандаж, Бурханы одоо нүдээр бусдыг харж, Бурханы гараар одоо бусдад тусалж явж байгаамаа. Энэ бол одоо сүнслэг одоо өсөлтийн нэг чухал зүйл тийм ээ. Тэгэхээр Бурхан дотор, эзэн Есүс Христийн дотор өсөж байгаа чуулганы нэг том одоо соёлыг бүрдүүлэх хүчин зүйл бол хайр дээр тулгуурлаж, хайр дээр холбогдож, хайраар ив нэгдлээ хийсэн чуулганы уур амьсгал юм аа. Олон хүмүүс чуулганд татагдан ирдэг, Христ итгэгчдийн чуулганд татагдан ирдэг. Яагаад? Яагаад гэвэл тэнд хайр байгаа учраас. Тэр гэр бүлээсээ ч аваагүй хайр. Албан байгууллагаасаа ч мэдрэхгүй байгаа тэр хайраа. Яг үндэ хамгийн сайн найзууд гэж байгаа тэр хүмүүсийн дунд ч гэсэн үндэ авч чадахгүй байгаа. Тэр л хайрыг чуулганд ирээд авч байгаа. Яагаад гэвэл Бурхан тэднийг хайрладаг гэдэг тэрэнд итгэж байгаа хүмүүс тэр хүнийг тэгж хүлээж авдаг учраас. Тийм учраас хүмүүс чуулганд татагддаг. Тийм учраас хүмүүс явандаа бидний аврагч эзэн Есүс Христээр дамжуулсан Бурханы агуу хайрыг олж мэддэг, таньж мэддэг. Тэгээд тэд эзэнд итгэлээ өгдөг юм аа. Тийм болохоор өнөөдөр манай чуулган бол хайрыг өмссөн, хайраар холбогдсон, хайраар эвлэлд нь нэгдсэн чуулган байх ёстой. Өнөөдөр таны чуулган бас тийм байна уу? Танай чуулган хайраар холбогддог уу? Бид чуулгандаа ирээд дуртай дургу гэдэг зүйлээр аливаа зүйлд бид нар ханддаггүй. Харин бид чуулгандаа ирээд Бурханы хайр байгаа учраас гэдэг өнцгөөс, Бурханы хайр байгаа учраас гэдэг итгэл үнэмшил үнэт зүйл дээр тулгуурлаж байгаа учраас бид аливаа үйлчлэлд ханддаг, аливаа хүмүүстэй бид харилцдаг байгаа. Энэ нь өөрөө тухайн уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэ нь өөрөө чуулганы одоо хизээч ганхашгүй үн цэнтэй чухал одоо соёлыг бүрдүүлж яадаг юм аа. За тэгээ хайр дээр тулгуурлаж холбогдсон хүмүүсийн зүрхэнд юу ноёрхдог вэ? Дараагийн ишлэгийг цааш нь уншъя. 15 дахь ишлэл дээр. Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан, талархах тун гэж хэлсэн байна. Тэгэхээр хайраар хоорондоо холбогдож, хайраар одоо эвлэлд нь нэгдсэн чуулганы хүмүүсийн зүр сэтгэлд юу байдгүй гэвэл Христийн амар тайван байдаг. Христийн амар тайван бидний зүр сэтгэлийг захирдаг. Угаасаа Бурхан бидний сэтгэл зүрхэнд амар тайвныг өгөх гэж л Есүс Христийн дотор биднийг дуудсан. Есүс Христийг бидний төлөө илгээсэн. Учир нь энэ дэлхийгээс авч чаддаггүй тэр амар тайвныг өгөхийн тулд Бурхан өөрийн цорын ганц хүү Есүс Христээ илгээсэн. Тэр Есүс Христэд итгэх итгэлээр бидний нүгэл уучлагдсан. Ял зэмлэл баахгүй болсон. Бид мөнх амийг авсан. Авралын баяр хөөр ирж байгаа. Үүнийгээ дахаад сэтгэл тайвширч байгаа. Мөн дээр нь бид нар Бурханы хайрыг хүлээн авч Есүс Христэд итгэсэн учраас ариун сүнсийг хүлээж авч байгаа. Ариун сүнс бидний сэтгэл зүрхэнд маань амар тайвныг бий болгодог. Тэгэхээр энэ амар тайван бидний зүр сэтгэлийг дүүргдэг байна. Тэгэхээр үүний тулд л бид Есүс Христийн дотор нэг биед дуудагдсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бие биентэйгээ хайраар холбогдсон энэхүү одоо хайрын харилцаан дотор сэтгэл зүрх маань амар тайван байхын тулд л бид Есүс Христийн дотор нэгэн бие эргэтэн болж нэгэн биеийн одоо олон эргэтэн эд эсүүд нь байхаар бид нар чинь хамтдаа дуудагдсан хүмүүс шүү дээ. Өнөөдөр та хэн нэгэн хүнтэй харилцах харилцаанд сэтгэл чинь амар тайван байна уу? Эсвэл байхгүй байна уу? Таны зүр сэтгэл дотор амар тайван байх чадахгүй бол та Христийн хайрыг өмсөг байна гэсэн утгатай. Та Христийн хайр дээр суйрлаагүй байна гэсэн утгатай. Харин та Христийн хайрыг өмсөж хайраар дамжуулан та хүмүүстэй холбогдох юм бол Бурхны тэр ариун төгс тийм ээ бидний төлөө өөрийгөө золиослсон тэр хайр дээр тулгуурлан хүмүүстэй холбогдох юм бол таны зүрхэнд үүнийгээ дагаад амар тайван ирнэ. Тийм учраас одоо Христийн амар тайван зүрхийг чинь захираг гэж штэ. Амар тайвнаар зүрхээ захируулна гэдэг чинь ямар сайхан зүйл вэ, тийм ээ? Айцаар захируулахгүй байх нь штэ. Сандралаар захируулахгүй байх нь штэ. Ичгүүрээр захируулахгүй байх нь штэ. Амар тайвнаар сэтгэл зүрхэм нь захируулж
амьдралдаа шийдвэр гаргаж амьдрах нь биш үү? Христийн амар тайван миний зүрх сэтгэлийг захирснаар миний санаа бодол маань эмгцэгцтэй байх болно. Тайван амгалан байх болно. Амьдрал гаргаж байгаа шийдвэр маань зөв байх болно. Мэргэн ухаантай байх болно. Хайраар захируулан удирдуулж байгаа амар тайвнаар захируулан удирдуулж байгаа тэр хүний одоо харилцаа ямар байх вэ? Тэр хүний амьдралдаа гаргаж байгаа шийдвэр ямар байх вэ? Яагаад гэвэл Христийн амар тайван зүрхэнд нь байгаа учраас тэр хүн энэ амар тайвнаа баримжаалан Бурхны өмнө болон өөрийнхөө амьдралд зөв шийдвэр, зөв сонголтуудыг хийж амьдардаг. Ийм хүмүүсийн ийм одоо амар тайвнаар зүрх сэтгэлээ захируулсан хүний гэр бүлд нь амар тайван байдаг. Хүмүүстэй харилцах нь амар тайван байдаг. Учир нь Бурхны хайр дээр тулгуурлан Бурхантай холбогдсноороо тэр хүний зүрхэнд энэ амар тайван өгөгдсөн байдаг юм аа. За тэгэхээр чуулганы 2 дахь соёл бол амар тайван байдаг байна. Хүмүүс чуулганд орж ирэхдээ амар тайвныг мэдэрдэг. Хүмүүс чуулганд ирээд эзэн Есүс Христийн үг сургаалыг сонсоод, багтан дуулаад, залбираад, Христ итгэгч нартай нөхөрлөөд, дунд нь байгаад ингэхдээ хаанаас ч аваагүй тэр амар тайвныг авсан байдаг. Олон хүн ингэж гэрчилж ярьсан байдаг шүү дээ. Та яагаад Есүст итгэсэн бэ? Та яагаад цуглаанд явдаг болсон бэ? Та яагаад Библи уншдаг болсон бэ гэж асуухаар яагаад гэвэл миний сэтгэлд нэг л амар тайван байгаад исэн. Би өмнө нь хаанаас ч мэдэрч байгаагүй тэр амар тайвныг би эндээс аваад исэн гэж олон хүн гэрчилж ярихыг бид нар сонсч байсан, таач мөн ялгаагүй сонсч байсан бахаа гэж бодож байна. За тэгвэл 3 дугаарт Христ итгэгч хүмүүсийн одоо харилцаа, амьдрал, тэдний үнэлэмжинд зонхилж идэг 3 дахь хүчин зүйл бол талархал. Тэгэхээр чуулганы 3 дахь одоо гайхалтай соёл бол талархлаар дүүрэн зүрх сэтгэл, талархлаар дүүрэн харилцаа, талархлаар дүүрэн залбирал, амьдралд талархалтай байдлаар хандж байгаа энэ бүх хандлагууд байдаг. Би цааш нь үргэлжлүүлээд уншия тийм ээ. Талархах тун гэдэг 15 дугаар ишлэлийн төгсгөлд нь хэлж штэ. Талархах тун гэж хэлж байна. За тэгээд дараа нь 16 дугаар ишлэлдэр бас хэлж байна тийм ээ. Талархалтайгаар дуулал магтуу сүнслэг дууг дуул. Дуулал магтуу магтан дууг дуулахдаа талархалтайгаар дуул гэж хэлж штэ. За 17 дугаар ишлэлдэр төгсгөлийн 17 дугаар ишлэлдэр ч гэсэн түүгээр дамжуулан эцэг бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх тун гэж хэлсэн. Тэгэхээр түүгээр дамжуулан эцэг бурханд талархал өргөж. Түүгээр гэдэг нь Есүс Христийг хэлж байна л да. Есүс Христэд итгэлээрээ дамжуулан түүний нэрээр залбирахдаа бурхан аавда талархал өргөдөг бай гэж. Тэгэхээр бидний өнөөдөр уншиж байгаа энэ багц ишлэлдэр талархах тун, талархалтайгаар магтан дуул, талархал өргөж бай гэсэн утгаар талархал гэдэг үг бол 3 удаа орсон байна. За нэг л их талархсан хүмүүс тийм ээ. Амьдралдаа ингээд юунд талархаад байгаа ингээд сонсохоор нэг юм жоохон юмд л талархаад байдаг. За энэ бол үнэхээр Бурхныг таньж мэдсэн, Бурхны үнэхээр авралыг авсан хүний амьдралыг харж байгаа тэр хүний хараа одоо ийм зэрэгтэй байгаа гэдгийг нь талархал нь илтгэж идэг. Тэгээ бид нар Бурхныг мэдэхгүй байхдаа өөрийнхөө амьдралд байгаа олон сайхан зүйлсүүдийг нь олж хардаггүй. Дандаа дутуу зүйлээ олж хараа, дандаа өөрийгөө голсон, бусдтай өөрийгөө харьцуулсан, өөрт байгаагаа дандаа бусдтай харьцуулсан, тэгээд дандаа нэг юм сэтгэл дундуур байдалтай байдаг байсан бол харин Бурхныг таньж мэдснээрээ би өөрөө Бурхнаар хайрлагдсан байна гэдгийг олж мэдээд мөн миний дэргэд байгаа хүмүүс ч гэсэн Бурхнаар хайрлагдсан байна гэдгийг олж мэдхийн цагт миний амьдрал ямар үнцэнтэй юм бэ? Магадгүй би тийм ч алдар нэртэй биш байж болно. Тийм ч баян тансаг биш байж болно. Магадгүй би тийм ч амжилттай биш байж болно. Гэхдээ миний амьдрал талархах маш олон сайхан зүйлсүүд өгөгдсөн байгааг бид олж харж эхэлдэг. Тийм учраас Христ итгэгч нар магтан дуулахтааш талархаж яадаг, залбирахтааш талархаж яадаг. Ямар ч тохиолдолд бид Бурханд аливаа өөрийнхөө амьдрал тохиолдсон зүйлсүүдийн талаар үргэлж талархаж яадаг. Бүр хэцүү зовлон дотор явж байхдаа хүртэл талархаж байгаа шүү дээ. Яг л тэр зовлонгоор дамжуулан би хорслогдож байгаа учраас. Яг л тэр зовлон намайг үрж өнгөлж байгаа учраас. Тэр зовлон өөрөө намайг бас хэлбэржүүлж байгаа учраас зовлон дотроо ч гэсэн сайн талыг нь олж хараад Бурханд талархаж чаддаг юм аа. Тийм учраас Христ итгэгч нар ингээд суугаад залбирахаараа юуны өмнө Бурханд талархдаг. Залбирлагаа төгсгөл дахиад Бурхандаа талархаад дуусч яадаг. Филиппой номын 2 дугаар бүлэг дээр бас тэгж хэлсэн тийм ээ. Юунд ч бүү санаа зов. Харин аливаа гуйлт хүсэлт байвал түүнийгээ Бурханд талархалтайгаар мэдүүл гэж бас хэлж байгаа шүү дээ. Филиппой номон дээр талархалтайгаар Бурханд мэдүүл 2 дугаар бүлэг биш 3 дугаар бүлэг дээр байдаг шиг санаж байна.
Тэгээ би өнгөрсөн 7 хоногт бас энэ хэсгээс би хэсэг итгэгч нартайгаа бас хуваалцчихлаа. Тэгэхээр бурхан залбирахдаа талархалтайгаар тэр залбирал гуйлтаа өргөөч гэж хэлсэн бол өнөөдөр бидний уншиж байгаа Колосай номын 3 дугаар бүлгийн 14-өөс 17 дугаар эшлэл дээр 3 удаа тийм ээ талархтун гэж нэг хэлээд дараа нь талархалтайгаар магтан дуул гэж хэлээд дараа нь эзэн Есүс Христ буюу түүгээр дамжуулан бурханд талархал өрг гэж хэлсэн байгаа байхгүй. Тийм болохоор Христ итгэгчдийн одоо 3 дахь тийм ээ хүчтэй соёл бол талархал байдаг. Тэгэхээр энэ соёл чинь өөрөө чуулганы уур амьсгалыг одоо бүрдүүлж идэг. Чуулганы одоо атмосфер гэж одоо ярьдаг да тийм ээ. Бидний одоо харилцааны өнгө аясыг энэ нь өөрөө тодорхойлж идэг. Тийм учраас одоо хүмүүс энд орж ирээд амьдралдаа талархдаг. Тийм учраас бурхны ивэлийг амьдралдаа бүр илүү ихээр авдаг байна. Тийм учраас бурхны ивэл өрөөлийг улам илүү ихээр олж хардаг байгаа. За тэгэхээр хайраас болж тийм ээ бид одоо хайрын харилцаа чуулганы соёлыг бүрдүүлдэг. Амар тайван чуулганы соёлыг бүрдүүлдэг. Амар тайвнаар захируулсан зүрх одоо чуулганы соёлыг тодорхойлдог бол талархалтай хандлага чуулганы соёлыг бүрдүүлдэг 3 дахь хүчин зүйл нь байх нэ. За тэгвэл би 4 дахь чуулганы соёлыг тодорхойлдог 4 дахь хүчин зүйлийг ярив. Энэ бол бурхны үг. Бурхны үг. За 16 дугаар ишлэл дээрээс одоо цаашаа уншъя. Христийн үг та нарын дунд бэлхам ор шиг. Та нар бүхий л мэрэгэн ухаанаар бие биедээ зааж нэг нэгнээ синхруулэн бурханд хандаж зүрхнээсээ талархалтайгаар дуулал магтуу гэдэг ингээд цаашаа явсан байна тийм ээ. За тэгэхээр энэ дэр хэлж байна. Христийн үг та нарын дунд бэлхам ор шиг гэж хэлж байна. Христийн үг бидний дунд бэлхам ор шиг. Өөрөөр хэлбэл чуулганы дунд, итгэгчдийн дунд бурхны үг бэлхам ор шиг. Нэрэл бэлхам оршдог. Яагаад гэвэл итгэгч нар уулзахаараа Библи хуваалцдаг, хов бацдаггүй. Итгэгч нар уулзахаараа Библиэс сурдаг, Библиэс хуваалцдаг. Зов чаналж байгаа нэгний Библийн үгээр урамшуулдаг, Библийн ухаан үгээр мэрэгэн ухааныг зааж сургаж яадаг. Цуглаан дээр ирвэл одоо багш болон пасторууд бурхны үгийг номлож яадаг. Хэсэг бүлгээр суугаад Библи судал хийхдээ ч гэсэн бурхны үгийг сурж яадаг. Хоёр найз уулзаа зовлон жаргалаа ярьсан ч гэл нэгнийгээ бурхны үгээр зоригжуулж нэгнийгээ босгон байгуулж яадаг. Би 1990-ад оны үед эзэн Есүс Христэд итгэж цуглаанд анх ирж байлаа. Тэр үед манай цуглаанд их олон залуучууд байдаг байсан. Би Библийн тухай эзний үгийг би пастрын номлолоос сурахын сацуу итгэгч нартай өдөр тутмын энгийн харилцаа нөхөрлөлөөс тэдний яриа, тэдний хандлага, тэдний гэрчлэл, тэдний намайг ятгаж байгаа ятгалах, намайг урамшуул зоригжуулж байгаа урамшууллаар нь дамжуулан би бурхны үгийг маш их сурдаг гэсэн. Итгэгч нар бие биендээ би чам зааж өгье зааж өгөхгүй ч гэсэн тэр нөхөрлөл дотроо залбирж явахдаа эсвэл бие биендээ зовлон жаргалаа хуваалцаад нэг нэгнийхээ төлөө залбирж явахдаа нэг урамшуулахдаа ядарч зүдэрч яваа нэгнийг баярлж хөөрсөн нэгнийг зовлон шанал дундор итгэлээр туулж яваа нэгнийг үргэлж бурхны үгээр бид нар босгон байгуулж идэг. Тийм учраас энэ дэр юу гэж хэлж байгаа юм гэхээр та нарын дунд Христийн үг бэлхам ор шиг. Тэгээ цааш нь үргэлжлүүлээд та нар бүхий л мэрэгэн ухаанаар бие биедээ зааж нэг нэгнээ синхруулэн гэж хэлж штэ. Тэгэхээр бие биендээ бурхны үгээр зааж нэг нэгнийг синхруулэн гэдэг юм чинь чуулган дотор болж идэг. Тэгэхээр бурхны үг гэдэг бол тийм ээ тэр заах, синхруулах, хүмүүсийг ятгах гэдэг бол зөвхөн номлолоор дамжуулан хийгддэг зүйл биш байна. Зөвхөн бүтэн сайнны цуглаанаар дамжуулан хийгддэг зүйл биш байна. Итгэгч нар бие бинийгээ энийг амьд харилцаан дотроо, нөхөрлийн харилцаан дотроо байн гаргаж яадаг зүйл байна. Тийм учраас хүмүүс яах гэж чуулганд ирдэг юм бэ? Бид чуулганд ирээд юу сурдаг юм бэ? Бидний хамгийн сонсдог зүйл юу юм бэ? Энэ бол бурхны үг. Энэ бол Христийн үг. Энэ бол Библийн үг байна. Тийм учраас Христ итгэгч нар мэдээж бид нар зовлон жаргалаа ярьдаг, сонин ачнаа хуваалцдаг. Гэхдээ бид нар хов бац суухын оронд бурхны үгэнд анхаарлаа хандуулдаг. Мөн үү? Бид нар хин нэгнийг моолж эсвэл муу одоо тэр зүйлсийг өөртөө идэж өрөөл бусдад тараах биш, харин бурхны үгийг дотроо шингээж түүнийгээ бусдад хуваалцахын төлөө бид нар явдаг байна. Тийм болохоор Христ итгэгчдийн хувьд Библи гэдэг бол бурхны үг гэдэг бол чухал. Энэ үүднээсээ Христ итгэгч нар өдөр бүр Библийг унших, чимээгүй цагаа хийх, найзуудтайгаа уулзахаараа Библийн үгээс хуваалцах, тийм ээ зовлон жаргалаа ярихдаа нэг нэгнийгээ бурхны үгээр урамшуулан зоригжуулах, эсвэл сурсан мэдсэн зүйлээ бусдадаа зааж дамжуулах, хуваалцах, баяр жаргалтайгаар түүнийг хуваалцдаг. Нөгөөдүүл нь ч гэсэн амтархан сонсож нэрээ тийм байна гэж ингэж харж. Ингэж итгэгч нар бие бинийгээ эзний үгээр яадгүй. Одоо зааж нэгнийгээ синхруулэн тийм ээ
тэр Бурхны үгийн мэрэгэн ухаан дотор бие биендээ зааж нэг синхруулэн босгон байгуулж авч явдаг байх нэ. Цуглаанд ирээд удааг байхдаа би хүмүүс одоо авралын зар тараагаал одоо сайн мэдээг ингээд бусдад тараадаг гэж сонсогдоол байдаг. Тэгээ нэг удаа би ер нь яаж сайн мэдээ тараад юм бол. Тэгээ би ер нь сайн мэдээ тараах ёстой юм байна. Ер нь сайн мэдээ тараая гэж бодоод. Үнэхээр тэр итгэл миний зүрхэнд бол орж эхэлсэн тэр үе байсан л та. Цуглаанд ирэхээр баяр хөөртэй. Итгэгч нартайгаа уулзахаараа баяр хөөртэй. Багтанд дуулахдаа баяр хөөртэй. Номлол буюу Бурхны үгийг сонсохдоо үнэхээр дуртай. Тэгээд одоо ийм баяр хөөр амар тайвнаар хайраар дүүрсэн хүн чинь яах вэ? Одоо эргэн тойрныхаа найз нөхдүүдэд Есүсийн тухай ярих гэж бодож эхэлсэн. За ингээ яаж Есүсийн тухай ярьдаг юм бол тоо? Яаж тэр сайн мэдээг хуваалцдаг юм бол тэгээд тэр үеийн цуглааныхаа гэрлээгчдэр би явж очсноо би аюу тод сандгийн цуглаан дараад итгэгч нар ингээ божгийн жахт нь явж очиод гэрлээгчээ танаас юм асуу гэдэг найзтайгаа хамт явж исэн. Манай найз Номин Жаргал гэдэг нэг найз маань надтай хамт явж исэн санаж манай байрны багын найз л да. Тэгээ бид хоёр очиод асууж исэн санаж байна. Тэгээд гэрлээгч яаж авралын зар тараад ийн гэсэн чинь за авралын зарыг ингэж тараад ийн гэд гэрлээгч өөрийнхөө бид нар зааж өгч исэн. Хүн чинь сүнстэй байдаг байхгүй юу? Хүн үхнэ гэдэг чинь махан бие амьгүй болохыг хэлдэг юм аа. Харин хүний сүнс бол үхдэг юм аа. Тэр сүнс хаачдаг юм бэ? ертөнцийн эзний өмнө, Бурхан эцгийнхээ өмнө очдөг юм аа. Тэгээд тэр Бурханы эцгийнхээ өмнө энэ дэлхий дээр хэрхэн амьдрснаа шүүлэгдэг юм аа. Тэгээ гим нүгэлтэй хүн гэдэг бол там дондог юм аа. Харин тэр тамаас аврахын тулд Есүс Христ ирсэн юм аа гэдэг ингээд ярьдаг юм аа гэдэг нэг иймэрхүү дараалтаа. Яг одоо би бол ингээд жоохон та нарт бол нэг багцлаад ярьчихжээ шүү дээ, тийм ээ. Тэр үед бол ингээд нэлээд хөөргөн дэлгэрэнгүй нэг 10 байраа 15 минутанд тайлбарлаж өгч байсан санаж байна. Яг тэр аргыг зүгээр би бичиж аваагүй шүү дээ. Зүгээр сонсоод дараа нь маш олон хүн тэр аргаар би сайн мэдээ тараснаа би санаж байна. Энд чинь яаж юм гэхээр би пастраас сурхаасаа илүү, номлолоос сурхаасаа илүү итгэлийн ах дүүсээс маш их зүйлийг сурж байгаа байхгүй. Тэгээ итгэлийн ах дүүс маань гэрчлээ хуваалцсан. Тэгээ тэд нар ойлгосон зүйлээ бас хуваалцсан Библиэс. Энэ нь өөрөө ингээд аюу гоё санагддаг. Тэгээ энэ хүн ийм зүйлийг ойлгоо явж штэ. Тэгвэл би бас юуг ойлгоо явж байгаа вэ гэж бодоход хүрдэг. Эн чинь нөгөө нэг Христийн үг та нарын дунд бэлхам ор шиг. Та нар бүхий л мэрэгэн ухаанаар бие биедээ зааж нэг нэгний синхруулэн гэдэг юм чинь одоо ингэж хэрэгжиж байна, тийм ээ. Таны дунд хэрэгжиж байна уу? Та хоёрын дунд хэрэгжиж байна уу? Манай чуулганы итгэгч нар хоорондоо уулзахаараа ингэж бие бинийгээ босгон байгуулж байгаа юу? Бид ийм болно гэж би итгэж байна. Бид ийм хэмжээнд хүртлээ манай чуулган өсөх болно гэж би итгэж байна. Та бүгдийг үнэхээр эзний үгийг бие биентэйгээ хуваалцдаг. Нэгэндээ хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг хуваалцаж, босгож чаддаг, залбирж өгдөг, урамшуулж чаддаг, тэр хайраар хоорондоо холбогддог, амар тайвнаар захируулсан зүр сэтгэлээр Бурхан талархалтайгаар залбирч бие биендээ Бурханы үгийг хуваалцдаг ийм одоо итгэлийн гайхалтай өсөж төлөвсөн жинхэнэ Христийн дагалдагчар болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Хүн танаа чуулганы бүхий л итгэгч нар бас ийм байх болно гэж би итгэж байна. Энэ номлыг минь үзэн суугаа. Та бас ийм байх болно гэдэгт би итгэж байна. Тийм учраас та Бурханы үгийг сураарай. Бурханы үгэнд шимтээрэй. Яагад бол танаар дамжуулан Бурхан үгээ хэлдэг. Танаар дамжуулан Бурхан хэн нэгнийг барьж босгох болно. Танаар дамжуулан Бурхан хэн нэгнийг синхруулах болно. Танаар дамжуулан Бурхан бүхий л мэрэгэн ухаанаар танаар дамжуулан хэн нэгэнд Бурхан зааж сургах болно. Зааж сургаж Бурханы үгээр бусдыг синхруулнэ гэдэг бол зөвхөн пастрын, зөвхөн Библийн багшийн хийдэг ажил биш ээ. Энэ бол таны бас дуудагсан дуудлага байна. Та ч гэсэн Библийг ойлгож мэдээд, та ч гэсэн өөрийн гэрчлэл нөхөрлөөрөө дамжуулан хайртай хүмүүсийн дунд байхдаа гэр бүлдээ, анд найзуудаа Бурханы үгийг түгээх үүрэг нь өнөөдөр таних юм шүү. Энэ бол чуулганы соёлын дөрөвдөх хүчин зүйл байна. За хичнээн хүчин зүйлсүүдийг бид нар хамтдаа ярьж байгаа тийм ээ. Хамгийн нэгдүгээр чуулган бол хайр дээр хайраар холбогдсон нөхөрлөл дотор явдаг. Хоёрдугаарт нь амар тайвнаар захируулсан зүр сэтгэлтэй явдаг. Гуравдугаарх нь талархалтайгаар Бурханд амьдардаг. Дөрөвдүгээрх нь юу вэ тийм ээ? Бие бинийгээ Бурханы үг дотор босгон байгуулдаг. Тэгэхээр яах нь вэ? Хайр, амар тайван, талархал, Бурханы үг гэсэн ийм чухал үгнүүд гарч ирж байгаа биз? Хайр, амар тайван, талархал, Бурханы үг энэ дөрвөн зүйл таны амьдралын салшгүй хэсгүүд өнөөдөр болсон гэж би бол итгэж байна. Болох ёстой гэж би өнөөдөр та нарыг ятгамаар байна. Хайр дээр суурилж, хайраар дамжуулан бусдад холбогдороо. Амар тайвнаар Бурханы амар тайвнаар захируулж амьдралдаа шийдвэр гаргаж, амар тайвнаар зүр сэтгэлээ захируулж, аливаа зүйлд хандаж, бие биендээ хандаж амьдраараа.
бусдтай хайрын зөв харилцаатай байх үед таны сэтгэл зүрхэнд аяндаа тэр амар тайван чи ирэх болно. Та бурхантай зөв харилцаатай байж бурханаар удирдуулахад таны амьдрал өөрөө аяндаа тийм амар тайвнаар дүүрэн байх болно. Тэгээд зогсохгүй. Талархалтайгаар амьдралынхаа бүхий л зүйлийн төлөө талархдаг байгаараа. Тэгээд дараагийнх нь юу вэ? Бие бинийгээ бурхны үгээр урамшуулан зоригжуулдаг байгаараа. Бурхны үгээр урамшуулан зоригжуулна гэдэг дээр би дахиад хэлье. Та заавал энэ эндэр дээр гарч ирээд номлогчийг номлох албатай гэсэн утгатай биш. Харин та хэрэгтэй үед нь хэн нэгэнд та тэр үгийг хувийн харилцаагаараа дамжуулан, залбирлаараа дамжуулан, хамтдаа нөхөрлөж байгаа нөхөрлөөрөө дамжуулан Бурхны үгийг та мэдж байгаа юм бол, сурсан бол, түүнийг хэрэгжүүлсэн бол эргээд тэр чинь заавал таны эргэн тойронд байгаа хүмүүст хэрэг болж идэг. Үүгээрээ та бусдад ивэл болж идэг юм аа. Тийм учраас бид бүгдээрээ Бурхны амийн үгийг дэлгэрүүлэгчд биш гэж юу? Тэр утгаараа бид нар бүгдээрээ Бурхны амийн үгийг энэ хорвоо дээр түгээж байгаа хүмүүс биш гэж юу? Энэ бол чоолгоны дөрөвдөх соёлын бүрдүүлэгч, чоолгоны соёлыг бүрдүүлэгч дөрөвдөх хүчин зүйл, дөрөвдөх чухал үн цэнтэй зүйл байна. За тав дахь нь магтан дуу. Магтан дуу бол Христ итгэгчдийн үнэхэрийн зэвсэг гэж би хэлж чаднаа. За цаашаа үргэлжлүүлээд унших юм бол талархалтайгаар дуулал, магтуу, сүнслэг дуу, би 16 дугаар ишлэлийн сүүлийн хэсгийг уншиж шүү дээ, тийм ээ. Сүнслэг дууг дуул гэж энэ дэр хэлсэн байна. За тэгэхээр магтаал гэдэг бол тийм ээ Христ итгэгчдийн хувьд бол маш чухал зүйл байдаг. Христ итгэгч нар гар утсан дээр магтаал сонсч яадаг, машин дотроо магтаал сонсоо явж яадаг. Гэртээ магтаалын дуу чанга тавьчихад гэр орноос хэвэрлэхтэй эсвэл ямар нэгэн зүйл хийж байхдаа магтан дуу сонсоод хийж яадаг. Яагад бол магтаал гэдэг бол Бурханд бол өргөж байгаа тахил бидний. За залбирч ялгаагүй, үйлчлэж ялгаагүй л дээ. Бүгдээрээ бидний өргөлж ялгаагүй Бурханд өргөж байгаа энэ бүхий л зүйлсөө Бурханд өргөж байгаа тахилуучуд ээ. Үүн дотроо онцгой нэгэн тахил бол бидний магтаал юм. Бидний магтаал юм. Тэгэхээр магтаалаар дамжуулан ариун сүнс биднийг дүүргэдэг. Магтаалаар дамжуулан ариун сүнс биднийг эдгэж идэг. Магтаалаар дамжуулан ариун сүнс биднийг чөлөөлж идэг. Магтаалаар дамжуулан ариун сүнс бидний зүрхэнд хүрж идэг, бидний амьдралыг удирдах идэг, бид тайвширж идэг, бид тайтгарч идэг юм аа. Энэ бол маш чухал зүйл. Бид нар хуучин гэрэн дээр мэдэн тийм ээ. Саул хаан муу сүнсэнд эзэмдүүлэх үедээ Давидыг дууддаг гэсэн. Давид ирээд босоо ятгаа тоглоод Бурхныг магтан дуулахад тэр муу сүнс Саул хааныг орхиод зайлиг онтдог байсан. Хуучин гэрэн дээр бас мөн иш үзүүлэгч Бурхны үгийг сонсоод иш үзүүлэхийн тулд хөгжимчдийг авчраад хөгжим тоглуулж хагаад хөгжмийн аялгаунд ариун сүнсээр дүүрээд Бурхны үгийг тэнд тунхаглаж Бурхны иш үзүүлгийн үгийг Израилийн ард түмэн, Израилийн цэрэг, Израилийн хаанд дамжуулсан тохиолдол бас байгаа шүү дээ. Тэгэхээр магтан дуу буюу хөгжмөөр дамжуулан ариун сүнсний хөгжмөөр дамжуулан ариун сүнс бидний зүрх сэтгэлд маш хүчтэй орж ирдэг. Тийм болохоор хүмүүс цуглаанд ирэх болгондоо бид магтан дуулдаг. Магтан дуулах дуртай байдаг. Магтан дуулахаар амар тайван болоод байдаг. Нөгөө амар тайвнаар зүрхчин захируулаг үүний тулд та нар Христийн дотор нэг бие дотор дуудагдсан шүү дээ гэж түрүү хэлээ үсттэй. Тэгвэл тэр амар тайван чи яаж ирдэг? Магтан дуулж хахад ирдэг. Магтан дуулж хахад бид заримдаа өвчнөөсөө бүр эдгэрж идэг. Магтан дуулж хахад бид зөв шийдвэр гаргаж идэг. Магтан дуулж хахтаа бид залбирах эрч хүчийг олж авч идэг. Магтан дуугаар дамжуулан бид заримдаа ариун сүнс намайг өөрийг минь ятгаж идэг. 1995 онд цуглаанаасаа бид нар дөрүүлээ бараг тавуулаа Гов Алтан аймаг руу сайн мэдээний үйлчлэлд явж исэн. Манай багийн маань ахлагч манай багийн өөр нэг эмэгтэйтэй харилцаа нэг хэцүү яваад исэн. Яа нэг л ойлголцож өгөхгүй тар тур хийгээд нэг л нэг тийм амар тайвангүй байгаад исэн ер нь. За тэгээд Гов Алтад очлоо, Алтай хотод очлоо. Нэг 2-7 хоног өнгөрсөн. Ер нь харилцааны асуудал бол хурццсан. Тэгээ эцэст нь манай ахлагч нөгөө багийн маань нөгөө эмэгтэй хоёр талаас тэсгсэн баг. Тэгээ үнэхээр энэ бол баг дотор уур амьсгал маш хэцүү байдалтай болсон. Тэгсэн чинь манай ахлагч босоод юу гэсэн гэхээр за би юусаа гарлаа. Би явж юусаа ганцаараа залбирнаа гэж гараа явсан. Би ахлагчийн араас нь дагаж гараад хоёулаа хамт явъя. Яг бол орой болж исэн байхгүй гадаа харанхуй болж исэн. Хоёулаа хамт яваа, хоёулаа хамт залбирая гэд. Би ч гэсэн залбирмаанаас яг миний сэтгэл зүрх 50 байж чадахгүй байгаа гэсэн ерөөсөө. Тэгээд би ахлагчаа дагаж яваад битээр тэр Алтай хотын цэцэрлэгт хүрээлэн байсан санаж байна. Одоо бодвол тэр цэцэрлэгт хүрээлэн их сайхан цэцэрлэгт хүрээлэн болоо байлгүй дээ. Тэгээд тэр цэцэрлэгт хүрээлэнд очиод юм хүүхдийн тоглоомын талбай донд нэг юм төмрөөр хийцэн нэг юм томоо гэр байсан.
Тэгээд тэр гэр дотор ингээ хүүхдүүд ороод тоглоод ингээд яг орой олж исэн учраас тэнд ямар ч хүн байхгүй. Тэгээд гэр дотор ороод одоо манай багийн ахлагч бит хоёр одоо бурханд хандан хоёулаа хамтдаа залбирсан байна. Одоо яг л одоо Паул Силас хоёр Филиппой хотын шоронд шүнжингээ магтанд бол залбирлаа гэдэг шиг одоо манай багийн ахлагч бит хоёр шүнжингээ одоо шүнжингээс биш л дээ тэр орой тэгээд ямар ч байсан 1 цаг босноо 1-2 цаг орчим бит хоёр одоо үнэхэрийн одоо магтанд бол залбирсан. Тэгээд яг тэр үед халелуя халелуя Есүс эзэн надад хайртай чамд хайртай Есүс эзэн Христ эзэн халелуя гэдэг тэр дууг бид хоёр одоо маш удаанаар одоо ингэж одоо давтан дуулсан. Тэгээ яг энэ дууг дуулж явах үед дээрээс ингээд нэг ингээ ус шиг юм ингээд урсаад миний дотор ингээд ороод ирэх шиг санагдсан. Нүдэнд харагдаагүй л дээ, мэдээж гарт баригдаагүй л дээ. Тэгэхдээ ямар нэг юм ингээд дээрээс асгараад ингээд ороод ирэх шиг санагдчихсан. Яг тэр үед надад ингээд байсан тэр сүүлийн өдрүүдэд ер нь алтаад очиод тэр илгээлт үйлчлэг хийж яхад зүрхний мухарт яваад байсан нэг тийм айц яг тэр хуу миний дотроос зайлан онтчихсэн. Тэгээд тэр цагаас хойш одоо бидний багийн маань харилцаа айтайхан болсон. Тэгээд бидний одоо үйлчлэл бол үлдсэн одоо хоногудаа маш үр дүнтэй сайн үйлчлээд бид нар одоо Говьалтай аймгаас буцчихснаа би сандгаа. Тэр бол миний одоо магтан дуугаар дамжуулан бурхныг мэдэрсэн, магтан дуугаар дамжуулан чөлөөлөгдсөн, магтан дуугаар дамжуулан ариун сүнсийг одоо улам илүү одоо дүүрэн авсан нэг том гэрчлэл, нэг том торчлох надад одоо болж өгсөн зүйл байдаг юм аа. Тийм учраас одоо Библиэлд хэлээд байна тийм ээ. Бурханд хандаж зүрхнээсээ гэж шүү дээ тийм ээ. Чин сэтгэлээсээ зүрхнээсээ талархалтайгаар дуулал, магтуу, сүнслэг дууг дуул гэж хэлж байгаа юм. Тийм болохоор цуглаандаа яриад магтан дуу сайн дуулж байгаарай. Битгий магтан дуулахгүй зогсоорой. Магтан дуу сураараа. Ганцаараа байхдаа дуулаараа. Тийм ээ? Ганцаараа байхдаа ялангуяа гэртээ байхдаа ч юм уу, эсвэл ажил дээр байхдаа ч юм уу, эсвэл годомжинд явж байхдаа ч юм уу, эсвэл машинаа унаад магадгүй төгжрөл дотор явж байхдаа магтан дуул. Чи ариун сүнсээр дүүрэх болно. Сэтгэл чинь амар тайван байх болно. Зөв шийдвэр гаргах болно. Бурхны дуу хоолойгоос сонсох болно гэж би танарт хэлмээр байна. Магтан дуу гэдэг бол чухал. Заримдаа хүмүүс надтай холбогддог л доо. Номлолыг маань үздэг. Тогтмол үздэг. Тэгээд номлолоор минь дамжуулан эзнийг одоо улам илүү таньж мэдэж итгэл дотроо зоригж ичээдэг. Итгэлийн одоо миний таньдгүү гэл янз янзын хүмүүс над руу мессеж өчиж зөвлөгөө авч залбирлын сэдвээ хуваалцаж холбогддог. Тэгээд тэдний зарим нь бол заримдаа үнэхээр шүн унтаж чадахгүй байна. Хар дард зүүдлээд байна. Сэтгэл санаа үнэхээр тойлын хүнд байна. Тэр гэх мэтчлэн иймэрхүү одоо нэлээд тийм сүнсний гүнзгий сэтгэл зүйн асуудлуудаас хуваалцсан. Тэгээ тэр үед би бас асуудаг байхгүй. Та хэр зэрэг магтанд дуулдаг вэ? Яг хуу дуулна гинэ. Гэхдээ та сүм дээрээ дуулдаг байх, та ганцаараа байхдаа дуулдаг уу гэж ёо бараг дуулдаг шүү дээ. Цуглаан дээр очихоор л дуулдаг гэж байгаа байхгүй. Тэгээ би хэлдэг. Та ганцаараа байхдаа дуул. Та гэртээ байхдаа магтан дуул. Тэгээ энэ дуугаар чинь дамжуулаад та бурхантай хувьчлан харилцах болно гэж би хэлдэг. Чангаар магтан дуул. Мэдээж одоо өөр хүн харах юм бол эн чи одоо юу болж байна гэж жоо ойлгохгүйж магадгүй. Зүгээр та ганцаараа тийм хувийн орон зай хэрвээ танд гардаг бол та дуул. Би 90-ад оны үед дөнгөж цуглаанд ирээд Есүс Христэд итгэж явах. Тэгээ одоо балчир одоо дөнгөж идэр нас руу орж исэн одоо хөвгүүн байх үед манай гэр одоо ам бүл бид нар зургуулаа. Бид одоо 3 дүүтэй ээж аав хоёртойгоо ингээд бид зургуулаа амьдарч исэн. Амьдардаг нэг өрөө байшин хотын төвийн нэг өрөө байрна. Тэгээ хувийн орон зай гэж ер нь баг байдаггүйсэн ер нь. Ер нь багасаа бол ер нь тийм хувийн орон зай гэдэг юм ойлголт бол ер нь их одоо багтаа л өссөн л дээ. Ер нь бидний ихэнх нь ер нь тэгж өссөн баг. Та бас ойлгож байгаа бах тийм ээ. Тэгээд би балкон дээр гараад манай хоёр давхрын айл байсан. Тэгээд орой болохоор ингээд балкон дээр гадуур хүн баг явахгүй. Тэгээд гадаа харахгүй болчихно. Тэгээд гэрт одоо бүгдээр зурагтаа үзэж ч юм уу ингээд байж байгаа. Тэгээд би балкон дээр гараад хаалгаа хаагаад дээшээ тэнгэр рүү хараад ингээд одод төгсөн те тэр шөнийн тэнгэрийг хараад айгүй их ганцаар ингээд магтанд бол зогсдог байстай би одоо санддаг. Тэгээд тэгж магтан дуулж ингэж тэгж зогсохдоо би их бурхнаас амар тайвныг авдаг байсан байна да гэж одоо би эргээ боддог. Тийм болохоор магтан дуулж яхах нь чухал. За би энэ дээрээ өдөр болгон бас одоо ингээд бас л заримдаа завгүй ингээд ажилдаа явдаг. Тэгээд ажиллаа хийгээд явж байхдаа залбирж байхдаа магтан дуулаад, магтан дуулсныхаа дараа үргэлжлүүлэн залбираад, үргэлжлүүлэн магтан дуулаад гэдэг залбирал магтан дуу хоёрыг ингээд хослуулаад ингээд ганцаараа байх үедээ ингээд хийгээ явахаар үнэхээр ариун сүнсээр дүүрч маш урам зориг авч сэтгэл зүрх маань бүр ингээд баяр хөөр амар тайвнаар бэлгэж идэг. Энэ бол ариун сүнсний ажил байхгүй юу? Тийм болохоор
бид магтан дуулдаг байх нь үнэхээр чухал юм шүү. Тэгэхээр магтан дуу гэдэг бол чуулганы соёлыг бүрдүүлэгч 5 дахь хүчин зүйл болж байна. Тэгээд Христ итгэгч нар бол их дуучид байдаг. Дуулдаг хүн угаасаа урт насалдаг гэж хорвоогийн хүмүүс ярьдаг. Тийм ээ. Дуу хөгжим гэдэг бол хүний одоо эд эсийг нөхөн төлжүүлж, хүний биеийг эрүүлжүүлж яадаг гэж угаасаа одоо энэ шинжлэх ухаан ярьж байна. Урлагийнхан ч гэсэн өөрсдөө одоо ярьж байна, тийм ээ. Гэтэл Христ итгэгч нар шиг энгийн дуучин биш мөртлөө, тийм ээ, урлагийн хүн биш мөртлөө Христ итгэгч нар шиг их дуулдаг хүн ер нь байдаг болов? Бараг байхгүй хаа. Яагад бол Христ итгэгч нар цуглах юм бол магтан дуулна. Жижиг бүлгээр Библи судлал хийх юм бол магтан дуулна. Цуглаан дээр ирэх юм бол магтан дуулна. Машинтаа явж байхдаа магтан дуулна. Магтан дуулж байгаа хүн Бурханаар эвэгддэг юм а гэдгийг би та бүхэндээ хэлмээр байна. За тэгэхээр одоо дүгнэе, тийм ээ. Хамгийн нэгдүгürt хайраар холбогдсон эв нэгдлийн харилцаа чуулганы соёлыг бүрдүүлдэг. Амар тайвнаар захируулсан зүр сэтгэл чуулганы соёлыг бүрдүүлдэг. Талархалтай амьдрал чуулганы соёлыг бүрдүүлдэг. Бурхны үгээр бие бинийгээ босгон байгуулах, тийм ээ. Бурхны үгээр бие бинийгээ босгон байгуулах энэ бол чуулганы соёлыг бүрдүүлдэг 4 дахь хүчин зүйл. За тэгвэл 5 дугаарт нь магтаал, магтан дуу, магтан дууны аялгау, хөг аялгау, их шиг аялгаугаар бид нар гайхалтай сайхан их шиг аялгаугаар Бурхныг магтан дуулах нь манай чуулганы, бидний чуулганы, Христийн чуулганы, Бурхны амьд чуулганы одоо соёлыг бүрдүүлэгч 5 дахь хүчин зүйл болж өгдөг юм байна. Та магтан дуулж сураараа. Магтан дуугаар дамжуулан та хүчрхэгжээрэй. Магтан дуугаар дамжуулан та Бурхантай ойртоорой гэж би та бүгдийг ятгах байна. Төгсгөлд нь чуулганы соёлыг бүрдүүлэгч 6 дахь чухал зүйлийг би төгсгөлд нэрээ. Төгсгөлийн 17 дугаар ишлэгийг уншъя. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх түн гэж хэлсэн байна. Амен. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн гэж штэ, тий? Юу ч хийсэн гэдэг дотор чинь юу ч хийсэн л болно штэ, тийм ээ. Хэрвээ та бизнесмен бол бизнесээ хийж явах та. Хэрвээ та эмч бол өвчтөө хүнийг үзэж явах та. Хэрвээ та багш бол багшилж явах та. Хэрвээ та одоо машин барьдаг ямар нэгэн ажил хийдэг бол машина бариад явж явах та. Тийм ээ. Хэрвээ та одоо улс төрийн зүтгэлтэн бол одоо улс төрийнхөө талбарт ажиллаж явах та. Нийгмийн ямар ч талбар дээр юу ч хийж исэн та түүгээр дамжуулан Бурхан талархал өргөөд бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх түн гэж байгаа байхгүй. Есүсийн нэрээр энэ бүгдийг хий гэж байгаа байхгүй. Энд чинь юу гэсэн үг вэ? Бурханы алдрын төлөө л амьдрна гэсэн үг. Бурханы алдрын төлөө та бизнесээ хий. Та өвчтөө хүмүүсийг идгээ. Та хүүхдүүдэд мэрэгэн ухааныг зааж сурга. Та Бурханы алдрын төлөө зөв амьдр. Бурханы алдрын төлөө магтан дуул. Бурханы алдрын төлөө та байшин барьдаг бол тэр барилгынхаа ажлыг Бурханы алдрын төлөө гэж бодоод хий. Тийм ээ? Та уран зураг зурдаг, та уран бүтээлчин бол та Бурханы алдрын төлөө гэж бодоод хий. Та дуучин, эсвэл та жүжигчин, та бүжигчин бол Бурханд алдрыг өргөхийн төлөө үүнийгээ итгэлээрээ залбираад энийг хий. Та алдарч болно. Бурхан танаар дамжуулан алдарч болно. Тэгээ Бурхан таныг бас ивэх болно. Хэрвээ та тамирчин бол та Бурханы алдрын төлөө Есүс Христийн нэрээр үүнийг хий. Тийм ээ? Энэ бол Христ итгэгчдийн одоо маш хүчтэй 6 дахь үнэт зүйл. Энэ нь өөрөө бидний соёлыг бүрдүүлдэг. Энэ нь өөрөө бидний чуулганы соёлыг, чуулганы маань уур амьсгалыг бүрдүүлж яадаг. Тийм учраас би эзний үгийг дамжуулдаг, итгэлийн анхан дүүсрийнхаа Бурханы үгээр зоригжуулан чадан ядан хичээж явдаг хүнийхээ хувьд чуулганы маань хүн болгон нийгмийн янз бүрийн салбарт байгаа шүү дээ гэдгийг нь ойлгож, аль болох тэр салбар болгонд нь хэрхэн Бурханыг алдаршуулж, тэр бүх зүйлүүдийг хэрхэн Есүсийн нэрээр хийж болох арга замыг заах гэж хичээдэг. Библи гэдэг бол зөвхөн сайн мэдээ тараагчийн тухай ярьдаг ном биш. Библи гэдэг бол зөвхөн пасторын тухай ярьдаг ном биш. Библи гэдэг бол зөвхөн ингээд залбираад суух тухай ярьдаг ном биш. Библи гэдэг бол зөвхөн Бурханы алдрын төлөө амьдралыг ярьдаг ном байгаад байгаамаа. Тийм болохоор бидний одоо 6 дахь чухал соёл бол үг ба үйлсээрээ юу ч хийсэн эзэн Есүс Христээр дамжуулан Бурханд алдрыг өргөж, Бурханы алдрын төлөө Есүсийн нэрээр энэ бүх зүйлсүүдийг хийх явд юм аа. Энэ бол бидний одоо соёлыг бүрдүүлэх 6 дахь хүчин зүйл. За тэгэхээр ийм 6 хүчин зүйлээр одоо соёлоо болгосон чуулган өсөхгүй байх арга байхгүй.
ийм хүмүүсийн донд өөр хүмүүс татагдан ирэхгүй байхын арга байхгүй. Ийм соёл хүчтэй байгаа газар баяр хөөр байдаг. Ийм газар үнэхээр Бурхны газарт болсон Бурхны Тэнгэрийн ус болдог энэ бол. Халелуя. Өнөөдөр эрхэм ах минь, эрхэм эгч минь, дүүнэр минь таны чуулган ийм байгаасаа гэж би юрэж байна. Өнөөдөр манай чуулган бас ийм болох болно гэж бүгдээ хичээж байна. Танаа манай чуулган ийм болох юм бол хожим эзний хаанчлал энэ дэлхий дээр яг юун лугаа адил улам илүү хүчрхэгжин тэлэх болно гэж итгэж байна. Эзэн Есүс Христосийн нэрээр та бүгдийг өрөөе. За хамтдаа залбирцгаая. Гайхамшигтай Бурхан Аава, тандаа баярлалаа. Таны үгийн төлөө тандаа талархаж байна. Эзэм та үгээрээ дамжуулан бидний үргэлж ятгаж ядагт. Бидний хийдэг тэр үнэт зүйлсүүд, бидний итгэдэг үнэт зүйл, бидний үйлддэг тэр үнэт зүйл, тэндээс гардаг бидний дадал зуршил, бидний амьдралын соёл, бидний дунд бий болдог тэр таны гайхалтай оршихуй, тэр гайхалтай уур амьсгалын төлөө тандаа талархаж байна. Та яг л энэ зүйл дотор биднийг өсгөж, биднийг нэгтгэж, биднийг хүчрхжүүлэхийн тулд та биднийг дуудсан. Эзэн минь, та биднийг өнөөдөр сурсан яг энэ 6 зүйлийн дагуу ивээгч, хайраар холбогдож, амар тайвнаар захируулж, талархалтайгаар аливаад хандаж, үгээр нэг нэгээ синхруулж, магтан дуугаар үргэлж танийгаа алдаршуулж, үг ба үйлсээрээ юу ч хийсэн бүгдийг Есүсийн нэрээр Бурхан эцэг таны алдрын төлөө хийж чаддаг байхад минь биднийг та сургаарай. Ийм байж чадахгүй байгаа бол биднийг уучлаарай. Биднийг өсгөөрөө, биднийг шинчлээрэй, биднийг ариун сүнсээр дүүргээрэй. Энэ бүхэнд биднийг дадлагжуулаач. Энэ бүхэнд биднийг гаршуулаач. Энэ бүхэнд биднийг үнэхээр та бэлтгэн хүчрхэгжүүлээч. Ингэснээр таны хаанчлал бидний гэр бүл дээр, бидний чуулган донд, бидний нийгэмдэр, бидний улс их оронд, бидний энэ дэлхий дээр ирэх болтугай. Талархан аврагч эзэн Есүс Христосийн нэрээр залбирэн гуйрлаа. Амен.